За орой минь та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ихэд лайн замлын 9 дугаар. Тэр 9 дугаараар та бүхнээс ирсэн асуултуудыг цуглуулж агаад ерөнхийдөө хариулна. Дээрээс нь яг тухайлсан асуултаа хайл болохоор хэлэхгүйгээр өнөөдрийнхөө бичлэгтээ шигтгэхэд явъя гэж шийдсэн байгаа. За тэгэхээр эхлээд бол апхивын талаар асуултууд ирсэн. Өчигдөр бас би өчигдөр болон өнөөдөр нэлийн апхивтэй явж байгаа. Апхивтэй гэдэг ойлгож байгаа. Өчигдөр нэлийн том зүйлтэй нүүр тулаад нэлийн маскныхаа нэлийн цуцаа хэсгийг хавуулах шиг боллоо. Тэгээд апхив маань ч гэсэн нэлийн чанга байлаа. Тэгэхээр апхив дээр ирлэрдэг шинжүүдний өвдөлт бие өвдөх гэхээс илүү нэг тийм таагүй байдаг. Толгой баг зэрэг өвдөн, бие зараана, бие хүүт даана. За мөн нэг юм хоосорч юм шиг мэдрэмж төрдөг. Бүх зүйл ингээд нэг юм таны дотроос нэг том юм аваа хийсэн юм шиг санагдаад нэг юм хоосон мэдрэмж төрдөг. Тэгэд маш их тэр нэг юм туйлдсан бүр нэг ядарсан нэг юм өчгөө болчдөг. Заримдаа нэлээд том маскныхаа хэсгийг хуулсан үед шүү дээ. Тэгэж илэрх бол тохиолдлууд гардаг. За тэгээ дээрэс нэг юм цээжин дээр нэг юм хүндүрлээд байсан зүйлийг ингээд нэг юм аваа хайчаар нэг энэ хавьд нэг юм жоохон нэг юм эвгүй хоос нэг юм ухаад авчаар нэг юм хоосон хөндөө үлдсэн юм шиг тийм мэдрэмж төрөд идэг. Тэгэхээр яг энэ үед сайхан халуун юм шингийн махих уугаал дулаахан хүнжилттэй хийхтэд дуртай хийх юм хийгээд киногоо үздэгсэн жүү, амттай хоол хийдэгсэн жүү ингээд өөрийгөө эрхлүүлээд амраагаад нэг өдрийг өнгөрөөгөөрэй. Тэгвэл маш амархан яа тэгэхээр маргааш нь нөгөөдөр нь гэтэл хэдхэн эсвэл хэдхэн цагийн дараагаар таны бие чинь хөнгөрөөд маш сайхан болдог. За тэгэхээр маск ярьлаа. Бидэд ерхэд бол ингээд шархны тавыг хуулахаар том тэр шархны тавыг нэлээд том хэсгийг хуулчихаар нэлээд өвддөг тий. Яг түүнтэй адилхан бид нар яг маскныхаа жижигээр хуулаад явж болно. Гэтэ зарим тохиолдолд маскны том хэсэг буюу магадгүй дух ч юм уу, хацарны ч юм уу нэг нэлээд том гадаргууг хамарсан тэр маскыг хуулах гэж юм да гэсэн мэдрэмж ерхэд бол төрдөг. Яг нэг тийм үйл явдал болох гээд байна да гэсэн мэдрэмж өөрт угаасаа төрдөг. Би ч гэсэн сэтгэлзээ үед ч гэсэн нэлээд бэлтгэлтэй байсан. Өчигдөр тэгээд нэлээд том маск хайсан. Үнэхээр амар байна. Одоо нэг үнэхээр амар санагдчихэв. Яг өөрийнхөө байгаа надад сайхан байна. За ихэр төлөв 14 шинж тэмдгийг би та бүхэнд энэ бичлэг дээрээ товчхон байдлаар өмнө нөгөө тайлбарласныг товчхон байдлаар оруулна. Гэтэл энэ 14 шинж бол товчхон шүү. Харин дэлгэрэнгүй ихэр төлөвийн талаарх мэдээлэл олж уншихыг хүсвэл тэр хамгийн бест ном нь болохоор Ultimate Lover гэдэг Jeff Shelley гэдэг хоёр автортай тийм ном байгаа. Энийг сторогоос захиалаад худалдаад авч болно. Хямдалтай байгаа юм билэ. Би тэгээд та бүхэнд энэ линкийг нь бас оруулаад тавьчих. Тэр номыг уншаарай. Маш үнэн зөв тэгээд гоё ном шүү. Зөндөө мэдээлэл өгдөг байгаа. За тэгээд маск яриад явсных нэг тийм бас өмнөх бичлэгтэй холбоотойгоор ганцаардлын талаар би та бүхэнд хэлмээр санагдсан. Хүн л юм чинь ганцаардсан тий. Бидэд чинь нэг юм хин нэг санахаараа нэг ганцаарсан мэдрэмж төрдөг дөө. Ихэр төлөв харилцаанд болохоор ихэр төлтөөгөө тэр нарийн нандах холбоос байдгийг мэдэрсэн үедээ ихэнхдээ ганцаарддаггүй. Энэ нэг юм бүрэн дүүрэн мэдрэмж аваа явж идэг. Гэтэл нөгөө апхив тохиолдохоор нэлээд том маск хуулж авах шаардлага гарсан ч юм уу ингээд тийм тохиолдлууд гарна шүү дээ. Мэдээж бид нар маскаар хуулахын тулд үнэн төрхөөрөө байхын тулд талин дасгал хийж гин өөрт байгаа далд ухамсартаа нуугдсан байгаа тэр гүн таагүй дурсамжуудыг арилгахын тулд талин дасгалуудаа хийж гин тий. Энэ үедэд тодорхой хугацаанд энэ холбооноосоо нэгсэндээ жоохон хөндөрдөг холддог гэх юм уу. Нэг хэсэг хугацаанд өөрлөгөө өнгөхийн тулд тэр үедээ бас ганцаардах мэдрэмжийг авдаг. Хэцүү, муухай. Яагаад тэгэхээр хин нэг өгүүлээд байгаа нь мэдээж сайхан биш. Тэгээ маш их өгүүлдэг. Ялангуяа та үнийн төр төрхөөрөлтөг ойр тутсан маска хуулах тусам бүр их тэр хүн рүүгээ тэмүүлдэг. Ихэр төлөв гэдэг хүн рүүгээ улам их татагддаг. Улам их үнэн төр төрхөөрөө байгаа тэр хүндээ ч гэсэн адилхан л та үнэн төрхөөрөө байна гэдэг нь тэр хүн цаанаа ч гэсэн үнэн төр төрхөөрөө байна гэсэн үг шүү дээ. Тэгээ нэгэндээ маш хүчтэй татагддаг. Тэр үедээ ингээд тэр холбоог жоох эсэргүүцээд авах амар хэцүү байдаг. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эхлээд ядаж сэтгэлдээ хүлээн зөвшөөрчих юм бол амар амгалан байдаг. Тэгвэл энэ өгүүлэх мэдрэмжийн ард юу байна вэ гэхээр ганцаардл биш өгүүлэх мэдрэмж яхана шүү дээ. Энэ өгүүлэгдээд байгаа зүйл юу юм бэ? Өгүүлэх мэдрэмж цаанаасаа танд юу хэлээд байд юм бэ гэхээр за ингээд таны маскны чинь ард ингээ нүүрэндээ байгаа маскны чинь таны хөөрхөн хамарчин нуугдсан гэж болно те.
Яг уг нь бол үнэн дүр төрхийн чинь хамар чинь тэр маск наад. Магадгүй таны хөөрхийн ирүү чинь, магадгүй хөөрхийн хацар чинь юм хацраа хонхоор ч юм ингээд маскны ард ингээд нуугдсан байж болно. Та тэрийг танихгүй шүү дээ. Үнэн дүр төрхөө олохгүй. Тийм үед яг тэр хөөрхөн хамраа, тэр хөөрхийн ирүүгээ, тэр хөөрхөн хацарныхоо хонхорхоогоо өгүүлээд байгаа гэсэн үг. Яг тэр өгүүлээд байгаа өөрийнхөө тэр гой шинжийг, гой чанарыг олоод авчих юм бол тэр өгүүлэгдэх мэдрэмж чинь замхраад алга болчдөг. Тэгэхээр бүр ингээ гой бүрэн дүүрэн мэдрэмж авдаг. Ингийн тулд надад хамгийн их тус болсон зүйл юм болох нөгөө өөртөө өмнө нь баг хүүхэд байхдаа ч юм уу те яг өөрөөрөө байж явах үедээ байдаг байсан тэр бүтээлч чанаруудаа олж таних нь чухал юм билээ. Тэр бүтээлч чанар чинь нуугдчаад ил гарч ирэхгүй байгаа учраас танд өгүүлэгдээд байгаа гэсэн үг. Та өөртөө өгүүлэгдээд байгаагаар илэрхийлэгдэж байгаа. За энийг тайлбарлахад жишээлбэл би ингээ багтаа айгүйх тэмдэглэл хөтөлтэй хүүхдээсэн. Манай найзууд ч гэсэн маш их мэднэ. Би унтахаа өмнө тэмдэглэлээ хөтөлчөөд тэгээ унтаад өгдөг. Тэгсэн нэг өдөр тэмдэглэлээ хөтөлчөөд тэмдэглэлийн дэвтрийг хураахаа мартчихж ширэн дээрээ тавиад унтчихж тэгсэн өглөө ингээс ирсэн чи аав минь тэмдэглэлийн дэвтрийг барьсан сууж исэн. Тэгээ би чинь бүр хичээд хүнжлөө толгоогоороо явуулчаад ерөөсөө ааврага та миний тэмдэглэлийг хөтөлт уншсан юм уу гэлсэн. Аав маань сандрал үгүй аав нь уншаагүй. Аав нь ерөөсөө уншаагүй шүү. Минийхэн дэвтрээ ингээ хурааж ий гэл. Яг тэр нэг иччихсэн үе амар тод санагдаж байна. Тэгэхээр яг энэ мэтчил нөгөө би багтаа маш их өөртөөгөө ойрхон байдаг тэмдэглэл хөтэлдэг байсан хүүхэд ингээ том болоод насанд хүрээд явж байхдаа тэмдэглэлээ бүр мартсан байсан. Тэгээд яг гол амьдралынхаа зүйлүүдийг тэмдэглэлтэй. Гэхдээ яг нэг юм дадлаа орхицсан байсан. Тэгмээд их хөдлөө энэ замд ороо талент саглаа хийгээ явж байхдаа нөгөө одоо ингээл өгүүлэх мэдрэмж төрөнгүүд хөдлөө өгүүлэх нэг юм ямар нэгэн зүйл надад өгүүлэгдээд байгаа мэдрэмж төрөх юм бол одоо шүү тэмдэглэлээ барьдаг болсон. Тэмдэглэлийн дотроо барайл яг тэр мэдрэмжээ бичээд туулахад маш гоё хөнгөрдөг. Нөгөө өгүүлэгдээд байгаа зүйл олоод авчдаг гэсэн. Тэгээ та бүхэн ч гэсэн энэ аргыг туршаад үзээрэй. Юм яаж мэдгүй, нэмэр болж магадгүй. За дараагийн нэг зүйл болохоор бас багт их өгүүлэгчдэг, жижигэн өөрийнхөө хэмжээнд хөрхөн зохиол биччихдэг байсан. Тэгээ тэрийг бас бүр мартсан байна. Бүр 10 хэдэн жил мартсан байсан. Тэгээ бас талент саглын ачаар тэр чадвар маань буцаж санагдаад бүр тэр чадвар маань бүр хөгжсөн байсан. Бүр шүлгэлдэг болсон байсан. Тэгээ тэр чадварууд маань нэмэгдээд ингээд нөгөө хөдөл аян замд орохоор миний ур чадвар ч гэсэн тэр хүний ачаар ингээд хөгжөөд твшээ явж идэг. Дандаа дээшилдэг. Хизээч нэг араас зулгаадаггүй. Нэгээ үргэлж араас нь дэмжиж хөгжүүлдэг. Яг нэг юм тасалгааны цэцэг хатаад хөгж байгаа ингээд гандаад бүр ингээд хожж хөгж байгаа үед нь яг эгзгийг тааруулаад усыг нь тааруулаад усалчаар маш гоё буцаа ингээд сэрэгдэг ш цэцэг. Яг тэрэн шиг амьдрал маш гоё сэргээд ингээд өнгө ороод эхэлдэг. Тэгэхээр та бүхний хөдөл аян замналаа зоригтойгоор шулуудаад талент тасгалаа хийж эхлээрэй гэж хэлмээр байна. За тийм өөр бас за энэ бол ингээд ийм дадал туршилттай холбоотой бүтээлч чанар байсан байж болно тийм магадгүй зарим хүн шүлэгчдэг байж болно дууны ай зохиодог байсан байж болно гой бүжгэлдэг байсан байж болно энэ ур чадваруудаа та өгүүлээд байдаг гэсэн үг амьдралын хугацаанд тэдрийг мартцсан тэдрээсээ бүр холдсон байх үед таны яг үнэн дүр төрчин тэрийг өгүүлээд байдаг магадгүй спортын туртай байж болно тийм тэр зүйлүүдийг хийгээд ирэхээр таны дотор хөгжиж чинь аяндаа харагдагдаад дуртай зүйлдээ хөөрөөд баясаад таны амьдрал ч гэсэн маш гоё өнгө орно тэр бол үнэхээр утга учир бид нэр ингээд хормын зуурын галд шатаад үнс нурам болчхоор зүйлийн хойноос хөөцөлдөж гүйж явсаар хагаад өөрийгөө кээч гсэн байдаг. Гэтэл бидний энэ уур чадвар гэдэг зүйл бидний мөнхийн зүрх сэтгэлд дурсамжинд уур чадвар гэдэг зүйл хадгалаастай байх хэрэгтэй. Энэ л үнэт зүйл байхгүй. Энэ л үнэтэй чухал зүйл. Гэтэл монголчууд одоо орчин үед өдөр тутамдаа зүгээр нэг юм хийх хаасан байшин, брендийн хувцс, гутал, утас зүгээр нэг юм хийх хаасан уучлаарай юу ч гохох хасан болчих зүйлээ хараас гүйцэлдэг. Өөрөөгөө бүгд гээчихсэн. Тийм учраас бид нар амар харанхуй байгаа. Тийм учраас бид нар амар дарамттай, стресстэй, бухимдалтай байгаа. Энэ зүйлд амьдралд чинь өнгө оруулах зүйл бол та өөрийгөө л олох. Өөрийнхөө ур чадваруудыг нээх гэсэн үг. Өөрийгөө олж ингээд арх угаа зугаад иж болохгүй тий. Эсвэл нэг дэвчлэг яваадсан. Өөрийгөө олгоо л арх угаа яваад байна гэдгсэн. Тийм байж болохгүй тий. Зөв замаар хөгжүүлэх хэрэгтэй ахна шүү дээ. Тийм. Бас энэ бүтээлч чанар энэ өгүүлэгдээд байгаа мэдрэмжээр бас айдас эргэлзээ мэтийн нэг юм таагүй мэдрэмжүүд ч гэсэн байж болно. Би багтаа маш дугуй ундаг хүүхдээсэн. Тэгээ дугуй унжих үедээ багтаа бас нэг юм жижигхэн тэр үедээ хүүхдийн хувьд бол бас айхаад нэг юм зүйл тохиолдсноос хойш дугуй унж чадхаа байж байгаа. Эсвэл бас нөгөө Улаанбаатарын төвчрэлт яалтчгүй дугуйгаа унаад тэгсэн зэрэг ороод унж чадчихсан боловч бас
Яг гэрлэн тохион дээр нэг том ослохоо шахаад тэрнээс хойш дугуйгаа унахаа болцсон байсан. Бүр хайгаад бүр дугуйгаа барьж авч чадахгүй. Тэгээ яг хавраа сая 24 өнгөрсөн оны хавраас ягаад ч юм ингээл дугуйгаа барьж аваад дугуйгаа унмаар санагдал байсан. Тэр үед ингэдэг чинь нэг хүүхдэд нэг гайхал өгдөг тоглоомоо. Энэ хардаа надад ийм гоё тоглоом байна уу да? Чи тоглохгүй мó гэл нэг туртаа тоглоомыг барьчаал ингээл өдөөл. Тэгээд тоглооч гэлдэг. Тэгээд яг тэр шиг тийм мэдрэмж төрөл нэг дугуйгаа барьж аваад байлаа унмаар санагдсан. Тэгээд азар яг нэг өдөр тэр үед би талент тасгал хийгээд эхэлсэн байсан. Хэлж жоохон зэрэг орох хэрэгтэй мэн найзтайгаа нүүрт болох хэрэгтэй мэн гэж шийдээд манай гэрийн ойролцоох зам хаацсан. Машин байхгүй. Яг тэр үед дугуйгаа унж эхлээд аваа шүү. Тэгээ явсаар агаад зөндөө олон автомашины дунд орж ин би чинь шүлжээл дугуйгаа ундаг байлаа. Тэр маань буцаж сэргээд тэгээ дугуйгаа унаа. Тэгээ хөөрөөд ёо хэдэн жилч дугуйгаа унаагүй байсан. Тэр аим гой мэдрэмж буцаад авсан тамаш баяртайгаа. Тэрнээс хойш одоо ерөнхийдөө дугуйгаа унахаас эргэж яхаа болцсон. Тэр энэ мэтээр ингээд бидний ихэрдүүл дандаа биднэрт хэрэггүй айдас хэрэггүй гуниг энэ зүйлүүдээс холдуулж гой зүйл рүү аачдаг байгаа шүү. За тэгээд өчигдөр би апхивд явах үедээ өөрийнхөө мэдрэмжийг дагаад нэг 2 кино сонгож үзсэн байгаа. Тэр 2 киноны маань нэг нь болохоор хоёуланд нь Julia Roberts-ийн тоглосон кино. Тэгээд өөр дүн би энэ киног үзчихсэн боловч өчигдөр яг үзээд бүр шал өөр мэдрэмж авсан. Тэрний эхний кино болохоор Pretty Woman буюу 90 оны киносан баха. Тэр кинонд дээр Julia Roberts энэ кино ихэр төлөв тухай. Энэ хоёр кино хоёулаа ихэр төлөв тухай кино байсан. Яаж мэдсэн гэх тэгэхээр за энэ Pretty Woman дээр гарч байгаа Julia Roberts-ийн дүр бол яг тэр эмэгтэй ингээ өөрийнхөө байгаа. Яг өөрийнхөө байжгаад яг өөрт нь бүр үнэхээр сэтгэл алдарсан залуутайгаа таардаг гинтийн байдлаар. Юу нэг ихэр төлөв харилцаа дандаа гинтийн байдлаар л эхэлдэг. Тэгээд таарчаад тэр залуу тэр бол тэр бомтон залуу маш их хөрөнгөтэй залуу тэр зүгээр эмэгтэйг хараад яг өөрийнхөө байгааг нь хараад зүгээр л сэтгэл алдардаг. Тэр эмэгтэйгийн байгаа төрхөн л тэр хүний татсан гэсэн. Тэр эрэгтэйгийн ч гэсэн байгаа төрхөн тэр бас эмэгтэйг татсан. Гэтэл тэр бомтон мөнгөтэй эмэгтэй залуу өчнөө сэхэтэн хүүхнүүд байж болохоор зүгээр тэр биеэ өнлөгч Julia Roberts зүгээр хайлж урсдаг. Тэр эмэгтэйд маш хүчтэй татагддаг. Тэгээ яванда тэр хоёрын хооронд харилцаан зузаасаар агаад ерөнхийдөө ихэр төлөөд нэг нэгэндээ зориулагдсан хүн гэдгээ яг өөртөө мэдэрдэг. Тэгээ хамгийн эхнийх нь бүр эхлээд эхний Julia Roberts-ийн хамгийн эхний өдрийнх нь төлбөр нь $100 байдаг. Нөгөө $100 нь явж агаад $300 болоод $300 нь явж агаад $3000 болоод ингээд өсдөг бүр тэр үнэхээр хөвгчлээ кино тэр киног заавал үзээрэй. Энэ дээрээс нэг ихэр төлөв за яг энэ романтик зүгээр нэг нэгэндээ татагдсан байж болно те. Гэтэл яг энэ кинонд яаж ихэр төлөв гэдгийг нь баталсан бэ гэхээр ихэр төлөөд амьдралд орж ирснээс хойш таны амьдралд байх ёсгүй байсан хүмүүс гардаг. Ялангуяа танд наалтцсан байсан, танд хор хохирол учруулж исэн хүмүүс таны амьдралаас гарч явдаг. Энэ нь болохоор ихэр төлөв түүнийг тэр хэрэггүй хүнийг бол та уг нь бол цаагаар ингэ мэдрээд байгаа хэрнээс ингэ салж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Нэг хүн чанар зулгаагаад үгүй гэж хэлээ явуулж чаддаггүй. Тим хүнийг болохоор зоригтойгоор ихэр төлөв нь мэдээд таныг тэр хүнээс жоо холдуулж чаддаг. Тэр зүйлийг маш тод харуулсан энэ кинон дээр. Хортой хэрэггүй хүнээс нь хүчтэй салгадаг хүн бол таны ихэр төлөв байдаг. Амьдралд орж ирснээс хойш та үгүй гэж хэлж явуулж чаддаг. Урд өмнө нь бол явуулах байсан ч та явуулж чадаагүй байх үед тэр муухай наалтцсан, тэр муухай шимэгчих хүмүүсээс салгаж чаддаг. Ихэр төлөвийн харилцааны хамгийн чухал зүйл тэр. Тэгээд нэг нэгнийх амьдралыг маш сайхан цэцэглүүлдэг, хөгжүүлдэг. Ерөөсөө л хайраар. Ерөөсөө хүндлэл, хайр гэдэг зүйлээр л цэцэглүүлдэг. Тэгээ уучлал гэдэг зүйлийг зүгээр утгаар нь мэдэрдэг харилцаа. За хоёр дахь кино буюу Эрин Брокович гэж байгаа. Эрин Брокович дээр болохоор Julia Roberts бас ихэр төлөвийн тухай кино байсан. Тэрийн ихэр төлөвийн тухай кинон дээр юу айгуу чухал вэ гэхээр арай өөр өнцгөөс харуулсан. Энэ дээр болохоор 3 хүүхэдтэй ээжийн талаар харуулдаг кино. Энэ дээр бас яг Эрин Брокович ингээд амьдралын навчанд яг өөрийнхөө дүр төрхөөрөө байгаад өөрийнхөө яг үнэн дүр төрхөөрөө байх үед нь өөрийнх нь яг жинхэнэ заяаных нь хань ижил нь амьдралд нь орж ирдэг мотоциклтай залуу. Тэр залуу тэр хоёр бие бинийгээ ингээд татагдаад яг ингээд амьдрдаг ч гэсэн яг ингээд ихэр төл ард нь ингээд маш сайн түшиж тулдаг нэг тухайн эмэгтэйг яг өөрийнхөө орнд амьдруулахад нь маш сайн түшиж тулдаг гэдгийг харуулдаг. Гэхдээ орхио явдаг. Тэр орхио явж байгаа нь юуг харуулсан бэ гэхээр нөгөө миний өмнөх сүчлэг дээр тайлбарласан. Хайр бол золиос биш юмаа гэдгийг Эрин Броковичд мэдрүүлэхийн тулд тэр залуу орхиж явдаг.
орхиж авах шийдвэр тэр хүн маш хэцүү байдаг. Гэхдээ яалтчгүй нөгөө сургаалаа сурахын тулд тэр хоёр gap буюу нөгөө нэг хэвлэлийн хоорондох зайгаа барих шаардлага гараад явдаг. Тэр үед яг яалтчгүй Эрен Брокович яг өөрийгөө золиослоод бусдын төлөө гүйжсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр залуу ч гэсэн өөрийгөө золиослоод Эрен Броковичийг хайрлах нь энэ бол буруу юм байна гэдгийг цаагаараа мэдрээд нэг нэгэндээ энийг ойлгуулахын тулд явдаг. Энэ бол бас үнэхээр гоё кино. Би нэг бас нэлээд жилийн өмнө үзэж байхад яг энэ өнцгөөс бас хараагүйсэн. Та бүхэн ч гэсэн миний бичлэгийг үзчихэд энэ киног үзээд нэг үзээрэй. Миний өмнөх бичлэгүүд дээр хэлсэн зүйлүүдийг ч гэсэн илүү сайн наалдаж, илүү сайн ойлгож, мэдэрч үзэх байхаа гэж найдаж байна. За өнөөдөр нэг 3 чухал сэдвийг онцолж яриа гэж бодсон. Хамгийн нэгдүгээрт нь олон хүнд тулгамддаг асуудал. Бас нэгэн асуултын дагуу. За тэгэхээр ихэнхдээ ингээд хамтрагч нь ингээд таныг хүсснээр таныг дейтэнд авч явахгүй ч юм уу те болцоонд авч явахгүй байдаг. Энэ бол таагүй мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа эмэгтэй хүн таагүй байдаг. Энэ дээр талент тасгал хийгээд үзэхээр миний найз залуу намайг болцоонд авч явахгүй байна те. Тэгвэл би өөрийгөө болцоонд авч явахгүй байна. 3 дахь дээр нь үнэн үү гэж асуухаар яг үнэндээ үнэн л байдаг. Та хэн нэгнээс гаднаас хайрыг хүлээх шаардлагагүй. Болцоонд явмаар байвал өөрийгөө гоёод өөрийгөө дуртай хувцас өмсөд өөрийгөө болцоонд авч яв. Гоё ресторандор, кофе шоптой оч, гадуур алхмаар байвал алах. Өөрөө өөртөө тэрнийг хий гэсэн үг. Нэгсэндээ бие дааж сурах нь. Энэ хорвоо дэлхий дээр таныг өөрөөр чинь хайрлах өөр хинч байхгүй. Өөрсөг чинь хамгаалах хүн өөр хинч байхгүй гэдгийг их хөдөл навцаараа мэдрүүлэхийн тулд ийм мэдрэмжүүдэд таагүй мэдрэмж төрөд идэв. Тэгэхээр яг ганцаараа байгаад тэр өөртөө өгөхийг хүсэж байгаа, хэн нэгнээс авахыг хүсэж байгаа зүйлээ өөртөө өгөөд үз. Үнэхээр тайвшрал, үнэхээр амар амгалан мэдрэнэ. Энэ бол нэг талаасаа зэн буддизмын их нэг одоо өөрөөрөө бай гэдэг сургаалыг л ерөөдөө зааж өгöd байгаа. Ихэр бол цаагаараа бидрийг багшилдаг гэдсэн те. Энэ тал дээр багшилж байгаа. За ойлгосон те. Хоёр дахь зүйл нь нөгөө нэг айцтайгаа нүр тулаад, зоригтойгоо нүр тулаад айцсаа даван тулах хэрэгтэй гэсэн нэг дугуй унахаар би жишээ авсан те. Тэрийг хэлмээр санагдсан. Ийм жижиг айцсууд хүртэл хурцсан байдаг. Бидний гүнд нуугдсан байдаг. Энийг жижиг гэлтгүүгээр нүр тулаад амьдралдаа нэг гоё enjoy л доо. Амьдралдаа нэг гоё зүйлийг оруулж ир гэрэл гэгийн юм сайхан штэ. Дурсамж нэм мөртөө. За 3 дахь зүйл нь болохоор өмнөх хэрдээ 14 шинжийг тайлбарлаж явахд ярьсан баха. Бидний нөгөө нэг энэ дотор байдаг эрдэнийн гоё шинжүүдийг ихэр төлөл болж хардгаа гэж. Тэр төлөд бидний дотор нуугдсан байдаг үнэнг олж хардаг. Та худлаа ярьж исэн ч үнэнг чи мэдчихдэг. За та нэг юм тэр хүнийг гомдоохгүй тулд магадгүй нэг юм 70-80% л үнэ ярьчлаа гэж бодъё те 20-30% нэг юм худлаагаа нуучлаа. Гэтэ сайхан сэтгэлээ өмдсөн ч магадгүй гомдоохгүй тулд ч гэдэг юм уу. Ингээд нууцсан байлаа гэхэд тэр 20-30% чинь их хөдөл мэдсэн байдаг. Хизээний мэдсэн байдаг. Өөрт ч худлаа ярьж байгааг мэддэг. Худлаа жүжиглэж байгааг чинь ч гэсэн мэдэрдэг. Тэр нь танд яаж илэрдэг юм гэхээр та нэг юм яг үнэнгээ хэлж чадахгүй да ингээд дотор чинь ингээд харцганаад байдаг. Гүцэд хэлмээр санагдаад хоолой дээр чинь гарч ирж хэлмээр санагдаад ингээд аюу хэцүү байдаг. Хинтээч тийм байдалд орж үзээгүй хүмүүс их хөдлөгддөг. Дандаа тийм хэлцэнд орсон байдаг. Тэгэхээр энэ цаагаараа юу хэлээд байгаа юм гэхээр та өөрөө өөрөөсөө юм нуугаад байна л гэсэн. Та өөрийнхөө үнэн төрхийг өөрөөсөө нуугаад байгаа гэсэн ялгаагүй. Тэгэхээр үнэн байхыг шаарддаг бас харилцаа. Тэгэхээр үнэхээр чухал харилцааны нэг мөн. Үнэхээр том зүйлийг заадаг, амьдралд маш том сургаалыг заадаг. Том ухамсарын шанаа өгдөг харилцаа да. За дараагийн нэг нь болохоор за энэ бол үнэхээр маш олон хүнд түгээмэл байдаг зүйл уур тийм ээ. Бурхан багшийн сургаал дээр ч гэсэн хэлдэг шүү дээ. Та ингээд өргөсөөр дүүрэн уул байлаа гэж бодъё те. Тэр өргөсөн дээгүүр гიშгээр таны хөлчнө. Ингээд цус гараад гэмтээд явж чадахгүй шүү дээ. Тэгвэл тэр өргөстэй уулын өргөсийг бүгдийн төвөл та барах уу ганцаараа? Барахгүй. Харин тэр өргөснөөс хамгаалаад өөрийнхөө хөлөндөө ширээр гутал хийчих өргөс нэвтэж чадхааргүй. Ингээд л болно. Яг энийг уурыг энэтэй зүрэлдэг. Юу вэ гэхээр уурнаас өөрийгөө л хамгаалчих гэсэн. Тэгэхээр ихэд төлөд нэг нэгэндээ ууралж болдог. Ялангуяа юунийн буюу нэгдлийн үедээ бол уурлах тохиолдол байж болдог. Энэ цаагаараа юу гэлтгээд байд юм бэ гэхээр уурын цаан дандаа гуниг нуугдчихэдэг. Тэгэхээр ингээд за худлаа уурлаад байна штэ гэдгийг хэвдэл нь мэдчихэдэг. Ухта гүндээ чи ийм ууртай биш. Чи уг мөн чанартай ийм ууртай хүн биш. Таны дотор ийм уур байхгүй. Харин наач гуниг байна гэдгийг ингээд триггердэж гаргаж ирдэг.
Тэгээд энэ цаагаараа юу хэлээд байгаа юм бэ гэхээр бас нөгөө хүн би ийм ууртай штэ. Ийм ууртай муухай ааштай хүнийг чи намайг хайлж чадах юм уу гэж асууж байгаа нэг хэлбэр байдаг. Би угаасаа л ийм ууртай хүн. Чи харин ийм ууртайг хайлж чадах юм уу? Яг үнэндээ чаддаг. Нөхцөл болцолгүйгээр хайрладаг хайрна. Зүрхнээс нь ундарч идэг. Ямар ч нөхцөлд ямар ч зан характерыг нь аль ч нүдэрээ харсан. Өөрийг ирэхгүй дотроос нь хайрн хүрдэг. Мэдээж тэр уурж байгаа үед нь гомдол төрн хүн лэмжинтэй энэ харилцаанаас хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх гэдэг байна шүү дээ. Гэхдээ яг ингээд тайвшраад ухаад мэдрээд бодоод үзэхэд тэр уурын цаанд байгаа бяцхан хүүхдийг нь ихэр дөлөөдөл түүнийг нь олж харж чаддаг гэсэн үг. Өөр хинч таны тэр зүйлийг орч чадахгүй. Өөр хүмүүс таны уурыг чинь хараад үзий яддаг байтал тэр төлөв таны уурыг чинь хараад гүдээ чи минь чиний дотор чинь гуниг нуугдсан байна. Чи минь нөгөө юм биш үү дээ гэдгийг нь олж хардаг. Ийм сайхан харилцаа. Тэгэхээр ихэр төлөө аян замлалынхаа энэ харилцааг нандинаад маш одоо нэг юм аль болохоор эерэг, аль болох хайр суурьтай хандараа. Тэгвэл юм бол маш амархан эв нэгдэлд орох боломжтой. Тийм олон хүмүүс байгаа гэж хэлсэн тийм. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая. Бүгдээрээ ихэр далавч болоод тэнгэрт жигүүрлэнээс дэвааж өнгөтэйгээрээ ингээд дараагийнхаа бичлэгээрээ уулзцгаая. Чөлөөтэй Instagram болон хувь чатаар асуухыг хүссэн зүйлээ асуугаарай. Дараагийнхаа бичлэгүүдтэй ингээд асуултуудыг шигтгэж хариулаад явах болно. Ингээд надтай хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Дараа уулзъя баяр та. Тийм нэмэлтээр нэг зүйлийг хэлэхэд миний нөгөө group coaching авч ирсэн Lazy coach маань эхний нэг сарынх нь төлбөр нь $50 болоод хямдарсан байгаа юм билээ шүү. Тэгээ та бүхэн group coaching сонирхож байвал Lazy coaching маань аваарай. Эхний сар $50 гэдэг бол маш хямдхан. Тэгээ цаашлаад $100 болохыг нь та бүхэн өөрсдөө судлаа. Тэгээд Lazy coaching, group coaching-д ороорой гэж уриалмаар байна. Ингээд баяр таа.